За 3 минутын бичлэг хүрч байна. Тэгээд одоо яалтчгүй тэнц төөрч явж байгаа. Одоо энэ яг таслахынхаа ном руу ирж байна. Тэгээд бисээ энэ өмнөх хэсэг бүлэг бичлэгийг цаг хугацаа гэсэн сэдвээр хийжсэн. Тэгээд энэ номныхаа тухай ярихгаас болохгүй. Энэ ном бол нэг 144 хуудастай нэг тийм нүкэ ном. Энэ ном яг үндэ орчил хүчин заримдаа ойлгоогүй. Яг орчуулсан. Гэхдээ доторхыг нь ойлгоогүй. Тийм ном. Тэгэхээр энийг яагаад гэж байгаа юм бэ? Тэгвэл хүмүүс төр дасгалын мэддэм үү гэвэл хийдэг. Гэхдээ эд шид болгож чадаагүй. Хайсан, бойсон, залхсан, өөрчлөгдөж чадаагүй. Хүмүүс яагаад фитнес явдаг юм бэ гэдээ асуусан те. Тэрний хариултыг хэлжсэн. Хүн дотоод шинээр өөрчлөгдөж чадаагүй учраас уул хэрэгтэйг нь мэддэг мөртлөө тэр зүйлээ хийдгүү. Бурууг нь мэддэг мөртлөө хийдэг зүйлс бидний амьдрал зөндөө жишээлбэл арх дарс, залхуурал, тэ ядуурал, хэцүү зүйлс, уур хилэн, үзий ядал, хувайчаа хүзэл, этергийн хайрцагтанд байдал гэмчлэн муу мухаг дооцоо дуусахгүй. Хүмүүс энэс салах хэрэгтэйг мэддэг яагаад өөрчлөгддөг юм бэ? За бид тэгвэл 8 жилийн хугацаанд үлсэн гэдэг хүнэлтэд хэлье. Яг зарим нэг хүмүүсийнхээ давхцсан л та. Гэтэл нугасаа хүмүүсийн ягаад өөрсдөө шалтгаан нэг ихгүй. Тэр нь бол хүний дотоод мөн чанар, зүрстгэл, оюун ухааны тэр хандлага гэдэг зүйл өөрчлөгдөхгүй бол би та нарт 1000 удаа дасгал заагаад нэмрэхгүй. Би та нарыг очиж зодод загнаач нэмрэхгүй. Яг тэгэхээр та нар яг яагаад энийг хийх хэрэгтэй юм бэ? Би хин юм бэ? Амьдрал юу юм бэ? Миний амьдрал яагаад гоё юм? Би яагаад муу юм? Муу мухай гэж юу юм? Би юуг ялах хэвтэй? Яаж өөрчлөгдөх хэвтэй юм гэдгийг дотроос хүнээс өөрчлөгдөг бол та нар надаар залгаад би та нарт номыг тайлбарж өглөө, сонслоо, чихний хажуур өнгөлөө. Эсвэл нэг бол гоё байлаа, сонслоо, өөрчлөгдөхгүй. Маш сайн мэдчихэв. Дундаж монгол хүн бол маш залхуу байдаг. Дээрээс нь худалч байдаг. Хувайчсан байдаг. Дундаж монгол хүн сэтгэл гараад хэрэггүй. Тэр хүнс чиний сэтгэлийг ингээд цав цагаан сэтгэлийг чинь газар дэвшлэн. Тэг муу хүмүүс байдаг хгүй. Тийм болохоор муу нэсрэг тэгвэл яаж амьдрах хэвтэй юм бэ? Зүгээр хуваач хичээж амьдраа. Чи хохирох хэрэггүй. Гэхдээ чамд чи зөв газар, зөв цаг, зөв өөрчлөл, зөв хүрээлэлд орчих юм бол тийм хэсэг бас Монголд байгаа. Тэр хүртлээр зүгээр хуваач хэрэгтэй. Яг тэгэхээр хүмүүс чиний бодож байгаа шиг тийм сайн биш. Монголчууд чиний бодож байгаа шиг ажилсаг биш. Дээрээ ухаантай биш. Энийг одоо 8 жилийн хугацаанд маш сайн ойлгосон. Тийм болохоор та нарын тэр урт нас гэдэг зүйлийг заах биш. Амьд байх гэдгийг зааж эхлэх шийдсэн. Яг тэгэхээр урт наслах гэж юу гэлдэм бэ гэхээр амьдрах хугацаагаа уртсгах, цаг хугацаанд дилдэшгүй болох, оюун ухаан бодол санаа, зүрх сэтгэл болон бие махбодын хувьд үхэлд дийлдэхгүй болохыг урт нас гэж хэлнэ. Гэхдээ та нарын нэг ойлгох болоо. Та нар олдоор хоолны төлөө амьдарсараа дээшээ амьдрахын тулд та нар эхлээд яагаад би амьд байх хэвтэй юм бэ? Би яагаад худлаа яриад идэм бэ? Би үхэл дургу амьдрал тайртай гэдэг тэр мөн чанараа хизээ гинсэн юм бэ? Худлаа ингээд те худлаа хоосон цэцэрэгдэг хизээ болсон юм бэ? Хизээнээс юм худалж олцсон юм. Эзэнээс өөрийгөө тоохоо болцсон юм. Дотоод мөн чанараа унтраацсан юм. Дүр эсгэж амьдрдаг болсон юм. Тэднийг бүгдийг нь олоод байхгүй болго. Жинхэнэ өөрийгөө ол. Жигнэсээ амьдрал хайрлалт бол. Жинхэнэ үнцэн бүтээ. Жинхэнэ баялаг бүтээ. Тэгээ тэр үед надтай бол. Тэр үед энэ багш нар болон миний зааж байгаа зүйлс чамд хэрэгтэй. Яагаад амьд байгааг ойлго. Амьд байгаагаа учраа ойлгодог хүн, утга учраа ойлгодог хүн бол төрсний сайхан ойлгодог хүнд би 1000 удаа чи амьд вэ гэж хэлээд нэмэргүй. Ахаал өмнөх зуршлаа хийн. Ахаал буцаад явна. Даар нуранаас хутгад дүр. Хамгийн их өвдөгтэй хутга ямар хутга гэж уртлаас хутгалтай хутга биш. Тэрийг би өөрөө ч хараад хамгаалч чадна. Араас хутгалтай хутга шиг өвдөгтэй хутга гэж байхгүй. Тийм болохоор итгэх хүмүүстэй итэг, итгэхгүй хүмүүстэй бити итэг.
Дээрээс нь чадах хэмжээнээс нь илүү ихийг хүмүүсээс битгий хүс. Тэгэл болоо. Тэгээд чи яагайл ас жаргалтай амьдрах байна. Тэгээд би тийм ухаантай болохоор чам амьдрал заагаагүй. Зүгээр эхлээд та нарт тэрийг ойлгохгүй бол би та нарт 1000 удаа ортноос гэж яриад нэмэр байхгүй. Яагаад намайг хүмүүс дасгал заадаг юм бэ гэж хэлдэг. Би дасгал заах цаг нь болоогүй. Тэр хүмүүс нь та нар биш. Надад ч гэсэн Петр Левин гэдэг энэ залуутай адилхан дүрэн байгаа. Тэгээд дүрмээл баримтлан амжилт.